Энэ баасан гарагт үндсэн хуулийн цэцгийн баг асуудлын хуралдаанаар за нэр бүхий хуульчдаас гаргасан одоо өргөдлийг бол хэлцэж байна. Тэгээ ямар ч байсан үндсэн хуулийн цэцэд бол за стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд эзэмшигч компани хувьцааг төр үнэгүй авах болон за хөрөнгө оруулагч 34-өөс дээш хувийн хувьцаа эзэмшихийг хязгаарлаж байгаа одоо энэ хуулийн заалт нь үндсэн хуулийн одоо зарим заалтуудтай зөрчилж байна гэсэн үндслээр бол өргөдөл гаргасан юм байна тий. Тэгэхээр асуудал төвшүүлсэн. Тэгэхээр та бүхний хувьд яг яагаад энэ нь одоо үндсэн хуулийн цэцдэр очих хэмжээний юм асуудал болсон гэж харж байна. За баярлалаа. Тэгэхээр 2024 оны 4 сарын 19-нд баялагын сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулаад ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ ямар нэмэлт өөрчлөлт вөхөр стратегийн ач холбогдлын ашигт малтмалын орд дээр одоо хувийн хвшил бол 3.1-ээс дээш хувьцаа эзэмших хэрэггүй. Төр бол заавал 3.1-ээс дээш хувьцаа эзэмшнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр төрийн өмчт хамгаалсан аж ахуй нэгж байгуулагдана гэсэн үг. За дээр нь хувийн хвшил 3.1-ээс дээш хувьцаагаа бусдад борлуулахгүй тохиолдолд бэт засгийн газрын бэт томилогдно. Дээр нь тусгай амнаат ногдуулна. За хувьцаагаа олон нийтэд заавал санал болгох гэх мэтлэнгээр стратегийн ач холбогдолтой ордын хөрөнгө оруулагчны эрхийг хязгаарсан ийм хууль батлагдсан. За хамгийн гол нь юу гэхээр энэ хууль батлагдахдаа төр болвол усын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн болвол тухайн хайгуул хийсэн зардлаа өнөөгийн бодит үнцээр төлөвлөсөн мөртлөө нэмээд одоо 50% хувьцааг нь үнэгүй авна. За хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 3.1-ийг үнэгүй аавна гэдэг ийм зохицуулт байсан. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд бол хувийн болон бус төрлийн өмчийг төр одоо ямар нэгэн байдлаар үн төлбөргүй авах тухай хуулийн зохицуулт байдаггүй. Тухайлбал иргэний эрх зүйн харилцааг харах юм бол үнгүүгээр одоо өмч шилжих хилцлийн төрөл гэвэл бэлгэдлийн гэрээслэл, өв залгамжлал гэх мэтлэн өмчлөгчийн өс зоргийн дагуу шилждэг. Эрүүгийн эрх зүйд бол хэрвээ өмчийн эрхийг зөрчих юм бол гэмт хэрэг гэж үздэг. Тэ хүч хэрглэж авал дээрэм, нууцаар авал хулгай, итгэл идвэж авал заллин гэх мэтлэнгэр. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол хүний өмчийг үнгүүгээр нөхөн төлбөргүйгээр авна байдаггүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын тухай хууль дээр ч гэсэн хэрвээ хүчийн өмчийг одоо төр нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үнэлж авах юм бол нөхөн олгорын өнөөгийн бодит үнцээр төлнө гэсэн зохицуулт байгаа 6 дугаар зүйл дээр. Гэсэн атлан ач нотолын хууль дээр болохоор эннийхээ яг эсрэг буюу үнэгүй аавна гэдэг зохицуулт ороод ирсэн. Ер нь бол яг төрийн нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үнэлж авах юм бол нөхөн олгорын өгнө гэдэг зохицуулт үндсэн хуулийн 16 дугаар зүйл дээр байдаг. Тухайлбал иргэний одоо энэ газар дээр энэ хотын дахин төлөлт дээр газрын нөхөн олгорыг өгж байгаа. Түүх соёлын эд үлгийн дурсгал зүйлсийг улсын эрдэнсийн санд эсвэл музей давал нөхөн олгорыг өгдөг тийм. Гэтэл стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшсэн компани хувьцааг нь яагаад үнэгүй авах гэдэг гэхээр энэ дээр хариулт байхгүй. Тэгэхээр энэ маань үндсэн хууль зөрчиж байна гэдэг нэгдүгээр асуудал бид нар тавьсан. Хоёр дахь үндэс нь юу гэхээр стратеги ач холбогдолтой ашигт малтмалын орд эзэмшиж байгаа компани хувийн хөрөнгө оруулагч нь 3.1-ээс дээш байж болох. Өөрөөр хэлбэл хүний өмчлөх эрхийг үндэслэгүйгээр хязгаарлалцсан гэдэг үндслээр үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Хууль батлах замаар хувийн өмчийг одоо нэг ёсондоо боловсон дээрэмдэж болох юм уугүй гэдэг одоо хариултыг үндсэн хуулийн цэцээс одоо бид нар нэхэж мэдээлэл өгсөн байна. За нийгэмд одоо нэг ийм асуудал байгаа. Тэртээ тэргүй томоохон одоо нөөцөн тогтоогдсон ордууд болвол нийтийн өмч энэ бол Монгол улсын өмч. Гэтэл яагаад хувийн компани авдیں۔ Одоо улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийчихэд хахад яагаад энэ хувийн компани одоо бүх баялагийг эзэмшээд байдیں гэдэг нэг талдаа аргумент явдаг. За нөгөө талдаа тэгвэл таны хэлж байгаа бас нэг аргумент яваад байна. Тэгэхээр энэ дээрээс ер нь өмчтэй холбоотой харилцааг зохицуулах ямар боломж байна гэж харж байна. Тэгэхээр 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол стратеги ордын өгөөжийн дийлийнх нь ард түмэнд ногдох хэрэгцээ үнцийг тодорхойлно гэсэн байгаа шүү дээ. За энэ үндсэн хуулийн нэмэлттэй холбогдуулаад 2020 оны улсын хурлын 02 дугаар тогтоолоор өгөөжөө хэрхэн авах вэ гэдгийг зохицуулсан. Тэн дээр бол татвар ашиг гэсэн зохицуулт байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн шууд өгөөжийн дийлийнхийг авна гэдэг үндсэн хуулийн зохицуулттай. Тэгэхээр энийг хэрэгжүүлж таарна үндсэн хууль хүчинтэй байгаа цагт. Гэхдээ энийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг чинь өөрөө арга замуудтай байгаа байхгүй. Тухайлбал одоо хувьцаа авах гэдэг хөлбөр шүү дээ. Өнөөдөр оюутлахоо дээр 34% хувьцаа эзэмшижээд анхны хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй тэгээд зээлийн хүүгийн дарамтанд ороод явж байна. 16 жилийн дараа энэ бол буруу одоо жишг байсан байна гэж сургамж аваад орооноо дээр засаад тусгай амнаатаар орлуулад 10% давуу эрхийн хувьцаа эзэмшиж байна. Энэ бол зөв. Тэгэхээр чинь үндсэн хуулиа бид нар яаж хэрэгжүүлэх вэ гэдээ асуух юм бол та бид нар адилхан монгол хүмүүс бид нар дотор бол нэг ижил хүсэл зориг байгаа. Тэрний үгээр эрдэсийн салбараас
энэ өгөөжийн дийлэнхийн ард түмэнд ноогдох. Тэр үндсэн хуулийн суурь зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал. Хувьцааг нь өнгөө авснаар тэгж чадах юм уу? Тэгэхээр энэ өгөөжийг хүртэх гэдгээ ер нь бид нар хэмжих боломжтой байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр төслийн нийт хугацаанд өгөөж хүртнэ гэвэл магадгүй зарим төслүүд 50, 60, 70 жилийн хугацаанд тэгэхээр тэр хизээ өгөөжөө хүртэх үхээр тодорхойгүй алсраад байдаг. Тэгэхээр миний одоо бидний үзэж байгаагаар бол энэ өгөөжийг бол амнаатаар авах нь хамгийн зөв. Ашигт малтмлын нөөц ашигтны төлбөр буюу роялти гэдэг олон улс төр тогтцсон ойлголт байна. Энэ амнаат бол өмчийн эзний татвар байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар байгалийн нөөцийг ашиглуулсны төлөө эзний давуу ирэхээр авж байгаа татвар. Нөхөн олгор гэсэн үг. Нөөцийн нөхөн олгор. Тэгэхээр өнөөдөр манайд амнаат чинь 3 төрөл байна. Суур амнаат байна. Өснө нэмэгдэх амнаат байна. Сая тусгай амнаат гэдээ нэмчлээ. Тэгэхээр амнаатын тохируулгаараа жил бүр өгөөжийнхөө дийлэнхийг авах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол хувьцаа авчихаар яадаг вөхөр нөгөө төслийн санхүүжил зардал нэмэгдэхээр хувьцаа чи өөрөө нөгөө нэг зардалд өртөмтгий эрсдэлтэй орлого тооцдог учраас авах боломжгүй болчтой. Амнаатын давуу тал нь юу гэхээр тухайн компани ашигтай ажиллаж гэнэ үү, алдагдaltaй байна уу гэдгээс үл шалтгаалаад борлуулалтын үнэлгээнээс шууд авчдаг болохоор жил бүр өгөөж аваад явах боломжтой байхгүй. Тэгэхээр энэ хөлбөр рүүгээ явах хэрэгтэй. Харамсалтай нь хувьцааг нь үнэгүй аавна гэдэг хууль гарчаар яадаг вөхөр нөгөө хөрөнгө оруулагч нь Монгол руу орж ирэхгүй үүдэн дээрээс үргээ авчиж шин. Өөрөлдөх юм бол манай энийг хурлын гишүүд цайд нар ч ингээд үзэсгэлэн худалдаагаар ингээд улс орноос урчлаад ирнэ. Араас нь хөрөнгө оруулагч нар орж ирээд санхүүгийн болон хуулийн шинжилгээгээд үзэхээр манайх нэг юм стратеги орд гэдэг ойлголттой дэлхийд байхгүй л та зөвхөн Монголд байна те. За энэ орд хамаарчих юм бол та хичнээн өөрийнхөө хөрөнгөөр хайж олсон ч гэсэн та 3-1-ээс дээш хувьцаа эзэмших. Өөрөлдөх юм бол компани хяналтын багцыг эзэмших хэрэггүй болчихно гэсэн. Төр бол 3-1-ээс дээш гэдэг чинь төрөмж дамгаас аж ахуйн нэгж болно. Тэгэхээр ямар ч хөрөнгө оруулагч Монголын төрд одоо сайхан сэтгэл гаргаж туслаад туслан гүйцэтгэгч маягаар тэнд хөрөнгө оруулахыг хүсэхгүй байхгүй. Тэгэхээр энэ хуулиа бид нэр үндсэн хуулиар одоо үндсэн хууль зөрчнийг тогтоолгоё гэдэг зорилгоор өгсөн. Яг нь өнөөдөр улсын их хурлын болон засгийн газрын гишүүдийн ярьж байгаагаар бол энэ хуулийнхаа алдаа завхарлыг засъя гэдэг асуудал хүчтэй яригдэж байна. Гэхдээ нэг асуудал байгаа. Хөрөнгө оруулагч нар чинь нэг нүгөө хэлэхэд энэ хууль тогтоох байгууллагад итгэхэ болсон биш. Энд чинь нэг талаар хууль тогтоох байгууллага, нөгөө талаар улс төрийн байгууллага учраас гаргасан шийдвэрээ өөрчлөөд идэг, нэмэлт өөрчлөлт ордог, хүчингү болгодог байхгүй. Үндсэн хуулийн шүүх буюу одоо ЦИЦ бол шийдвэр нь өөр. Ягаад тэгэхээр тэр шийдвэр эцсийнх болдог. Нэмэлт өөрчлөлт ордог, хүчингү болдоггүй. Заавал биелэгддэг. Тийм учраас бид нэр бол хуульчдын хувьд бол цэцээр хэрвээ шийдвэр гаргуулчих юм бол олон улсад хөрөнгө оруулагчдад энэ улс чинь үндсэн хуультай хувийн өмчийг хуулиар хамгаалдаг, хууль гаргаад ч хувийн өмчийг зөрчиж болдоггүй гэдэг эерэг тохио хүрнэ гэж үзээд бид нар цэцэд мэдээлэл өгсөн баг. Цэцээр асуудал одоо юу гэдэг та бүхний талд одоо хуульчдаас гаргасан та бүхний талд шийдэгдэх магадлал хэдэн хувьтай гэж харж байна. Хэрвээ яг хуулиа барих юм бол үндсэн хууль зөрчсөн гэж би үзэж байгаа. Ягаад тэгэхээр түрүү хэлсэнчлэн Монгол улсад хүний өмчийг хариу төлбөргүй нөхөн олгоогоор хураадаг хууль өөр байхгүй. Ер нь байх ч боломжгүй шүү дээ. Энэ чинь зөвхөн үндсэн хууль гэлтэх Монгол улсын олон улсын гэрээнүүд төр ч гэсэн хамгаалагдсан харилцаа. Хэрвээ энийг зөвшөөрчих юм бол маргааш магадгүй уул уурхайн салбараас халиад улсын хурал аль салбар руу ороод хүний өмчийг үнэгүй авдаг хууль батлах, эсвэл хураадаг, эсвэл өмчлөлийн дээд хэмжээг нь тогтоодог ийм аюултай жишийг тогтоох магадaltaй байхгүй. Тэгэхээр цэц бол энэ дээр хариулт өгөх байх гэж бодож байна. Зүгээр миний болгоомжилж байгаа асуудал бол нөгөө улс төрийн хэр зориг цэцэд байна уу гэдэг асуудал. Тэ? Өөрөлдөх юм бол нөгөө олон нийтийг чинь одоо зарим популист улс төрчид зүгээр гэртээ гидсээ хэлээд дэш хараад амаангаа хөвтчээ. Би энэ хурааж авсан хөрөнгийг сайхан хувааж өгнө гэдэг ийм улс төр яваад байна шүү дээ. Тэр галаас магадгүй айж болгоомжлоод шийдэхгүй юм бол хууль зүйн талаас бол үндсэлтэй гэж би харж байгаа.